Үзэгчдээ энэ үчийн мэндийг хүргэе. Сүүн цэцэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн дугаарт Улсын хурлын гишүүн Гүн Далай оролцсон байгаа. Тэгээд яагаад Гүн Далай гишүүнийг урьж оролцуулсан бэ гэхээр манай NBS 2 суугаар өдөж бүр хүрдэг эрүүл амьдрахын шууд нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцоход нь бид нэр сүүн цэцэл нэвтрүүлгээ давхар бэлтгэсэн юм аа. Ингээд үзэгч та бүхэндээ нэвтрүүлгээ өргөж байна. Хүлээн авч үзсэн үү? За тэгэхээр үзэгчдээ сүүн цэцэл нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар гишүүн Гүн Далай гойтой ингээд ярилцах гэж байна. Сайн байна уу та энэ өдрийн минь чивэр? За сайн байна энэ өдрийн минь. За тэгэхээр гишүүнээ бид нэр одоо сүүн цэцэл гээд нэвтрүүлгийг бэлтгэж байгаа. Манай нэвтрүүлэг одоо 3 дахь дугаар дээрээ явж байна. Тэгэхээр эрүүл мэндийн таны мэдээ телевизээрээ одоо сүүн цэцэл нэвтрүүлгийг бэлтгэж явуулж авч ирнэ юу гэхээр халиуна гэдэг юм жоохон охиныг бид нар сонгож авсан. Уг охин маань төрөлхийн сонсголгүй охин байгаа. 5 сарын 30 гэхэд бид нар Австрали руу одоо дунгийн суулгацынхаа одоо бүтээгдэхүүнийг захиалах ёстой юм билэ. Тэгээ төлбөрийн төлөх ёстой. Тэгээд 19,500. Өнөөдөр бол тий 5 сарын 21-ний өдөр байгаа. Ингээ биднэрт 9 хоног маш яруу хугацаа байгаа байхгүй юу? Тэгээ бид нэр хаа хандсан зүг рүүгээ яваад нэвтрүүлгээ бэлдэж чинь бидний өнөөдрийн цуглуулсан мөнгө маань бол үнэндээ яг энэ мөнгө лээ. $19,500 одоо чинээнд хүрэхэд бол үнэхээр бага байгаа. Бид нэр бол хаасаагүй ерөнхийдөө явсан. Тэгээд та бол сая манай нэвтрүүлэгт оролцоод ерөнхийдөө 500,000 төгрөгийг хандуулъя гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ талаараа. За энэ 2 настай хөрхөн хүүхдэд тус болох нь бол одоо тий одоо энэ бас боломжтой хүн болгоны тий үүрэг болов уу гэж би бодож байна. Тэгээд миний хувьд ямар ч байсан ингээд эхний ээлжинд 500,000 төгрөгийг хандивлаа. За тэгээд бүр одоо явахын наан бас одоо тий мөнгө төгрөг нь хэр зэрэг хүрсэн байна. Ярил бас би тодорхой юм бахад бас хандуулах болно тий. Тэгээд ард иргэдтэй ер нь хандаад бас нэр төртэй хүний хувьд ард иргэдээ уриалаад биднэрт бас хандив өргөөсэй гэж та уриалгын үгийг хэлнэ. За тэгэхээр нийт энэ телевиз үзэж байгаа хүмүүстээ хандаад энэ хөөрхөн охины одоо тэр эрүүл мэндэд нь тэр дунгийн суулгацанд нь шаардлагатай байгаа $19,500 одоо тий та бүхэн бас хандив өргөж тэр нэмэр болж мөнгө төгрөг өгөөч. Энэ хүүхдэд энэ дунгийн суулгац одоо нэг одоо яралтай шаардлагатай байгаа юм байна. Энэ хөөрхөн охины те эрүүл мэндэд нь тусуулаач гэж хүсэж байна. Тэгэхээр бидний зүгээс танд нэг хүсэл тавих гэсэн юм л да. Одоо биднэрт бол ямар ч эрх дарах байхгүй тийм ээ. Бид нар бол одоо ажиллаа хийгээл явж байгаа хүмүүс. Тэгэхээр таны хувьд бол улсын хурлын гишүүндээ бас их олон жил төрийн албанд одоо гишүүнээр одоо ажиллаж байгаа. Тэгэхээр та ер нь 76 гишүүнд ороод манай хайрцгийг аялуулах боломж байгаа л энэ хүслийг би тантай явсан. Та бол их өөрийнхөө байж чаддаг төрийн ордонд бас өөрийнхөө хэлэх үгийг хэлж чаддаг гишүүдийн нэг. Тэгэхээр та энэ зүйл дээр бид нар дээр гүнээ тусалцаа үзэл маш их баярлах байна. Яа тэгэл 76 гишүү гэдэг маань бол Монголын толгой одоо тий болсон хүмүүс маш их эд хөрөнгөтэй байгаа. Энэ хүмүүс маань хэд хэдэн төгрөг хандуулахад энэ охины маань төлбөр бас зогохгүйгээр гараад ирнэ. Хүүхдийн баяр болох гэж байна тий. Энэ охиндоо бид нараас 2 наснаас өмнө хаалганд оруулчихвал энэ охин насаараа бид ээж аавынхаа дууг сонсон ойр дотны хүмүүстэйгээ харьцаж чаддаг болно. Энэ бол маш их буян болно. Тэгээ энэ тал дээр та боломж байгаа бол бид нар бол боломж байгаасаа гэж үнэхээр хүсэж байна. Яагаад гэвэл 9 хоног гэдэг бид нар маш олон хугацаа бид нэр их олон байгууллагад таансан боловч за бид нэр дээд одоо албан тушаалтанда танилцуулъя маргааш хариулъя нөгөөдөр хариулъя тэгэл таг болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нарт аягүй хүндрэлтэй болж байгаа. Дээрээс нь яг Төв аймгаас сонгогдож байгаа 4 гишүүн байгаа юм билэ. Халиун охины эцэг яваагүй газар байхгүй. Тэгээд бид нар бол интернетээс энэ охиноо олж нэвтрүүлгийг бэлтгэж байгаа. Тэгээд ээж аав нь бол гишүүдэд бүгдэнд нь танилцуулга өгсөн өвчний түүхийг өгсөн юм билэ. Одоогор харамсалтай гишүүд маань хариу өгөөгүй юм билэ. Тэгэд Төв аймгаас одоо Мигомби инх болд, Нэргүүн инх болд гэсэн хүмүүс маань ямар ч лээсэн. Тийм Дондог. Суу Батболд энтергээд 4 гишүүн байгаа шүү дээ. Тэд нар бараг дөрүүлээ нийлээд мөнгө өгөх ёстой шүү дээ. Тэд нар чинь том олигархууд шүү дээ. Тий, эдгээр гишүүд маань бол одоогоор бол хариу хэлээг байгаа юм билээ. Бид нар эргээд тантай холбогдъё. Тэгэхээр эдгээр хүмүүст бид нар сэтгэл санааны дэм болох гэж энэ нэвтрүүлгээ бэлтгэсэн. Гэтэ манай нэвтрүүлэг бол цаашид үргэлжлэнэ. Халиун охиныг бид нар хаалганд оруулангууд дараа өөр нэг хүүхдийг аваад дахиад бидний аян байнга үргэлжлэх болно. Тий, маш зөв. Би танаа
энэ гаргаж байгаа энэ сайхан одоо уриалга энэ тусламж дэмжлэгийг ингэж олон нийтэд хүргэж байгааг маш их дэмжиж байна. Тэгээ би өөрийн одоо чадлаар те боломжоор ингээд танаа одоо гаргаж байгаа энэ бүхэл одоо энэ хүүхдэд туслая гэсэн цаашдын ямар л одоо нэвтрүүлэг хийн тэр болгонд чинь би тусланаа. Тэгээ би тэр болгонд нь одоо өөрийн хандвийг өгнөө. Тийм учраас одоо надад те банк хандаж байгаараа те би бас их хурлын гишүүний хувьд та нарыг хэрвээ төрийн ордонд ороод ирэх гэвэл би тэр нэг авдаг зөвшөөрлөм минь бас аваад өгнө. Тэгээд ороод ирэх юм бол чинь би бас их хурлын гишүүдийн өрөөгөөр дагуулж ороод аливаа хүүхдэд ханд өг гээд тэгээд бас өгүүлээд чадна шүү те би бол нэлээд зүтгүүлж чаднаа те. Тийм учраас надтай бас жоохон холбоотой байвал би хувийн зүгээс ч мөн өөрийн бүтэх болгоныг бусад хүмүүсээс хандуулахад бас нэмэр болёо те туслая та нарын ажил туслая л гэж бодож байна. Тэгэхээр маш их баярлалаа. Бид нэр яг л энэ үгийг танаас сонсно гэж хүлээж байлаа. Үнэхээр их итгэлийн минь алдсангүй маш сайхан хариултыг бидэрт өглөө. Тэгээд сүүн цэцэл нэвтрүүлэг маань яг нэршгэ юм сайхан цагаахан үйлээр дүүрэн байж Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд маань дандаа буян болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд танд ажлын маш хүндэр амжилтыг хүсье. Ирэх сонгуульд бас та мэдээж ялаасай гэдгийг бол ард иргэд бол хүсэж байгаа. Тэгээд мэдээж таны хийх зүйл үнэн шудраг бүх хүмүүст хүрдэг учраас үнэхээр их баярлалаа гэдгийг хэлэх зүйтэй болоо. За баярлалаа. Танаа энэ сүүн цацлын энэ аянд те энэ их үйлсэд амжилт хүсье. Хувийн зүгээс бол одоо байнга дэмжиж те ханд өргөж явнаа те. Аливаа нэг асуудал гарах юм уу одоо ийм шинээр ингээд энэ одоо халиуны охины энэ юу эмчилгээний зардал ингээд бүрдсэний дараа те бас дараагийн одоо дараагийн бүхэл одоо хандвийн энэ аянда намайг одоо дуудаж байгаараа те нэг бол надад хэлж байгаараа надтай уулзж байгаараа заавал телевиз ариутгаар гаргах шаардлагагүй би өөрийнхөө өх юмыг гэдэг хандуулах юм хандуулж байя. Тэгэхээр уг охин маань бол 7 сард хаалганд орно гэж бид нэр төлөвсөн боловч 5 сарын 30 гэхэд ялцчгүй төлбөрөө төлсний дараа 7 сард хаалганд орох боломжтой юм билээ. Тэгэхээр бид нар бол маш яаруу хугацаа болчихж байгаа. Өнөөдөр 21 гэдэг чинь 30-ны дотор ихээр бидэрт 9 хоног байгаа. Тэгэхээр яаралдаа та бид нарыг улсын их хурлын одоо танхимлуу бид нарыг хөтлөөд оруулаад өгөөрэй гэж хүсэж ин сэтгэлээсээ. Дээрээс нь манай NBS 2 гэсэн үг та яг анзаарч байна. NBS 2 сувг. Тий. Манайх чи эрүүл мэнд танин мэдхийн хамгийн анхны сувг. Тэгэхээр бидний бүх нэвтрүүлэг эрүүл мэндтэй холбогдож байгаа. Яагаад гэвэл манай Монголын ард түмэн эрүүл мэндийн боловсрал гэдэг зүйлийг мэдэхгүй байна тий. Тийм болохоор манай сэтгүүлчид хөтлөгчд ерөөхдөө эрүүл мэндийн боловсралыг өөрсдөө эзэмшсэн хүмүүс байгаа л да. Тэгээд бидний үйл ажиллагаа дандаа эрүүл мэндийн чиглэлтэй нэвтрүүлгүүд маань явж болохоор та бас биднэртэй хамтраад бидний зөвлөгчөөр ажиллаад өгвөл маш их баярлалаа гэдгийг хэлж байна. За баярлалаа. Зөвлөх юм байвал зөвлөё. Тий. За тэгэхээр маш их баярлалаа. Бидний бас хүссэн хүсэл маань биелж гишүүнээсээ сонсох үгээ сонсч авлаа. Ингээд сүүн цэцэл нэвтрүүлэг маань үргэлжлэн та бүхэндээ хүрэх болно. Засгийн газрын ордон дээр сүүн цэцэл нэвтрүүлэг маань та бүхэндээ үргэлжлэн хүрж байна. Тэгэхээр бид нэр нэвтрэх одоо хуудсан дээр бол нэг цагийн зөвшөөрлөг өгдөг юм байна. Тэгээд яг зөвшөөрөгдсөн цаг хугацаа нь бас ингээд өндөрлж байна. Тэгээд хамгийн гол нь бид нэр юу мэдж авлаа гэхээр гишүүд маань бол яг ийм хуулиндаа зааснаар сонгуулийн яг энэ цаг үед бол хандив өргөх боломжгүй юм байна гэдгийг ойлголоо. Ягаад гэвэл сонгуулийн энэ үед одоо хандив өргөсөн тохиолдолд нэрийг буцаад татаж авдаг юм байна. Тэгэхээр 6 сарын 28-наас нээлттэйгээр хандив өргөх боломжтой гэж байна. Тэгэхээр биднэрт бол 5 сарын 30 хүртэл хугацаа байгаа. Яг энэ цаг мөчтөд дагцаад яг ийм зүйл боллоо. Гэтэ ямар ч хэлсэн бидний нэвтрүүлгийг үргэлжлүүлэн засгийн газрын ордон дээр нэвтрүүлж явуулахад гүн тусалцаа үзүүлсэн бас гүн талаа гишүүндээ маш баярлалаа гэдэг хэлхийн зүйтэй бол. За манай сүүн цэцэл нэвтрүүлэг маань аянаа өргөжлүүлээд явж байгаа. Тэгэхээр X-тэй цамтлагийн аглаахтаа бид нэр бас хандив өргүүлсэн байгаа. Тэгээд аглаахаа одоо ард түмэндээ уриалга болгоод сайхан үг хэлэхгүй тий. За тэгэхээр одоо өвчин гэдэг их айхтар юм аа тий хэлж ирдгүү. Тэгээ үнэхээр тэгээд Монголын маань олон сайхан сэтгэлтэй хүмүүс бий. Тийм учраас одоо хүний сэтгэл багддаггүй. Тийм учраас энэ хүүхдэд энэ муу жоохон охинд тэ өнөө мэдгүй 2 ой хөрөх гэж байгаа охинд та бүхэн сэтгэлийнхэн гарыг сунгаарай. Тэгээд та бүхний өгсөн сэтгэл үргэлж танд нас авцарч, буян авцарч, гэр бүлд нь наз чаргал авцрах байхаа хүнд
тус багддаггүй. Тэвдэж явхад тэвнгээр туснаа. Тинхээд явхад тэмээгээр туснаас тэвдэж явхад тэвнгээр тусл гэдэг ардын сайхан зөөр үг байдаг. Тийм учраас монголчууд бол ууж сайхан сэтгэлтэй. Тэгээд бие биендээ сэтгэлийн дэм хайрлж байгаарэ гэж хэлье. Тэгээд энэ бохонд тусалцгаая. Би та бүхнийгээ уриалж байна. За тэгэхээр маш их баярлалаа. Таны ажил ч гэсэн өндрөөс өндөр амжилт хүсье. Таны өгсөн буян маань охинд маань хүрэх болно. Тэгээд таны бас тэ амьдрал аз жаргалаар дүүрэн байх болтгой гэж хүсэж ирэж байна. За миний буян надад яах вэ? Буян яах вэ? Энэ муу охинд л тус тийм болоорой хүмүүст минь тэ. Тэгж л ирөөй дөө. Тэгээд түргийн эдгэрээрээ миний дөө. За маш их баярлалаа. Ингээд сүнс нэвтрүүлэг маань үргэлжилж байна үзэгчтэй. Сүүн цэцэл нэвтрүүлгийн маань дугаар энд хүрээд өндөрлж байна үзэгчтэй. Тэгэхээр доор гарч байгаа хаан банкны данс болоод харилцах утастай нь холбогдсон та бүхэн хандив өргөх боломжтой. Ингээд сайхан үс бүхэн дэлгэрэх болтугай.